Манай отхны хамгийн чухал давуу талуудын нэгийг та бүхэндээ энд нэмж тайлбарлах зүйтэй болов уу гэж бодож байна. Яг гэвэл эрүүл зөв амьдралын хэв маяг нь монголчуудын мөргүүгээр амьдардаг энэ амьдралын хэв маягт хамгийн зохицсон төгссөн гэр Монгол гэр. За тэгэхээр энэ Монгол гэрийн давуу тал нь яагаад энэ эрүүл хэв зөв хэв амьдралын хэв маягт одоо зохицож байгаа юм бэ гэхлээр та бүхэн өнөөдөр одоо энэ шинжлэх ухааны технологийн асар их хурдтай энэ үед амьдарч байгаа энэ үед бол та бүхэн өдөр болгон одоо цуслан луугаа давхиад агаарт хүүхдүүдэд гадаад ямар ч боломжгүй. Гэхдээ та бүхний боломж байгаа хагас бүтэн сайнаар хүүхдүүдийгээ сайхан салхинд гаргаж агаарт гаргах сонирхолтой байна. А гэтэл өнөөдөр хагас бүтэн сайнаар та бүхэн хүүхдүүдэд дулаан газар аваачиж агаарт гаргаж цан чаргаар гулгуулах гэхэд хамгийн том асуудал дулаан байлгах асуудал хамгийн чухал. Тэр байшингаа дулаан байлгах гэж асар их зардал гаргадаг. Амны орон сууц судалдаж аваад нөгөө байшингаа дулаан байлгахын тулд маш их одоо асуудлууд үүсчихэд бол манай энэ Монгол гэр маань энэ бүх асуудлуудыг чинь 100% шийдэх боломжтой юм. Яагаад гэвэл Монгол энэ гэр маань ямар ч дулаан алдагдахгүй учраас өвлийн цагт тэр хүйтэн үед өдөртөө нар гарахад л нараараа халаад нэмэх градустай байж байгаа давуу талтай. Хоёрдугаарт нь та гар утсаараа ирэхээс өмнө удирдаад та 20 градус дээр тавьчаад давхиад ирэхэд байшин чинь 20 градусын дулаантай байх бол энэ гэр чинь. Тэгэхээр яах вэ? Давуу тал нь юу юм гэхлээр та ерөөсөө л амныхаа орон сууцнд дулаахан 20 градустай тавих гэж ирээд тэндээ өр хүүхдүүдийгээ 50 хоноод өглөө цан чаргаар гулгуулаад тэг өдөржингөө таydахтай байжгаад буцах нь танд маш их том үр хүүхдээ хийх ирээдүйнх нь эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалт болох юм а гэдгийг та ойлгоорой гэж би энд нэмж хэлмээр байна.